За сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ хөвчлөг хөрөх цаг мөчийн мэндийг хүргэе. Өөрийн цолмон ба долоон бурхан домог үлгэрээ уншиж өгье. Эрт цагт 8 сайхан охинтой ядуу өвгөн газар дэлхийн хойморт аж түргэн суудаг байжээ. Наашаа харахад нь нар гэрэлтэм, цаашаа харахад нь сар гэрэлтэм сайхан охтыг өсөж томрохын хэрээр хол ойрын хөрөнгө бэлтээ залуу ирчүүд хөлөг морой үнэн давхилдаж өвгөнтэй сүй бэлэг ярилцах болжээ. 8 сайхан огтоосоо өөр сэтгэл баясгах юмгүй ядуу өвгөн тэднийг хийн хүнд зүгээр л өгөөд явуулчиж зүрхэлдгүй байсан тул ирчүүдийн амлсан хэмжээшгүй хэд хөрөнгнөөс татгалзан буцаасаар л байв. Охид өдрөөс өдөрт өсөн томорсоор гэрийн галыг асааж үрийн зулаа үнэрлэх насандаа хүрсэн боловч өвгөн аавынхаа хоригдсноор хинтээж уулзахгүй хинтээж гэрлэхгүй амьдарсаар л байлаа. Уйдад залгсан үзэсгэлэн охид аавыгаа эзгүй хойгуур тэнгэр ширтэн гуниглаж байлаа. Үзэсгэлэн охидын гоо зүсэн дурлсан нарны хаанхүү нэгэн өдөр өвгөний дэрж хамгийн отгон охиныг нь гэргий болгон өгөхийг гуйв. Эгэл жирийн хүний ихнэр болсноос эрэхэд тэнгэрийн ханхүүгийн гэргий болог хэмээн бодоод өвгөн наашаа харж инeen цаашаа харж уйлсаар отгон охиноор нарны ханхүүд өгөөд явуулчихжээ. Үлдсэн 7 гоо бүсгүй аавынхаа эзгүүд инхүү ярилцсан тохиржээ. Отгон дүү маань нэгэнд тэнгэрийн ивэл багтсан юм чин бидэж бас тэнгэрийн бэр болгоштой. Тийм учраас эгэл жирийн хүмүүсийг ирвэл гэрээс бүү гарцгаая гэлцв. Энэ яриаг бүгд дэмжиж эгэл жирийн хүмүүсийг ирэхэд газар дэлхийн хоймор дэх гэрийнхээ хаяанд нуугдан суудаг болжээ. Өвгөн эцгэнд өсөн томорсон охидоо хэндэж хамаагүй өхөөр шидэж нутгийн эрчүүдэд зар тараахаар явсан. Тэр шөнө газар дэлхий дээгүүр эргэлдэн зугаасаж байсан сарны хан хөвгүүд эгчдүү 7 үзэсгэлэн бүсгүйг хараад сэтгэл алдран дууралчихжээ. Бүсгүйчүүд сарны хөвгүүдэд дуурлаж эцгийн зөвшөөрөлгүй тэдийг даган эргэсийн орон руу явчихв. Угсаа сайд эрчүүдийг дагуулan гэртээ ирсэн өвгөн огт нь алга болсны мэдээд өдөрдийн шүнжин гашуудан уйлсаар үүр цайлгав. Эсгийн уйлгыг тэнгэрийн орноос сонсон отгон охин эцгээ харахаар өөрийн гэгээ хаярахад тэнгэрт гяласхийн үзэгдөв гэв. Гэвч нарны ханхүү гоо сайхан ихнэрээ алчгаа сайгаад нүд гэлбэн туяагаар бушуухан бүчин авчээ. Харин аавдаа хэлэлгүй бусдын гэрт очисон эгчдүүд 7 ихэд гимшиж эцэгтэй ганц шанаг усчлтгой аваад өгөх юмсан хэмээн шүн бүрэг газрын хойморт байх гэрийнхээ дээрээс гунигтайгаар өнгийн харах болсон гэдэг. Харин үзэсгэлэн октоо эрхэс тэнгэрт алдсан өвгөн цаг үргэлж гунигтайгаар санаа алдан тэнгэр ширтэн гүйрдэг болсон гэн. Шанган хэлбэртэй 7 бурхан одод үргэлжид хойд зүгийг зааж өөрийн цолмон од үзэгдээд өнгөрдөгийн нууц энэ ажээ. Үлгэрийн хүү төгслөө та бүгдэд баярлалаа.